Сайн байцгаана уу? Саршиндаа сайхан шинэлцгээж гинэ үү? Түрүүжийн бичлэгтээ би яг 10 төрлийн хувь хүн зан чанарын сэтгцэн эмгэгийн тухай буюу personality disorders-ийн тухай зөвхөн ерөнхий мэдээллийг өгсөн байгаа. Тэгээд одоо энэ 10 төрлийн хувь хүн зан чанарын сэтгцэн эмгэг маань дотроо 3 хуваагддаг. Cluster A, Cluster B, Cluster C гэх 3 хуваагддаг. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр category A буюу Cluster A гэсэн нэгдэх категорийн тухай ярих болно. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Хамгийн эхний категорийн эхний хувь хүн зан чанарын сэтгцэн эмгээг бол paranoid personality disorder буюу одоо нэг тийм айх сандрах хувь хүн зан чанарын сэтгцэн эмгээг гэж нэрлэж болно. Энэ маань дотроо 4 төрлийн diagnostic criteria буюу шинж тэмдэг орно. Хамгийн нэгдэх symptoms буюу одоо тэр хүнд илэрх шинж тэмдэг гэх юм бол энэхүү хувь хүн зан чанарын сэтгцэн эмэгтэй хүн маань яаж мэдрэх вэ гэхээр одоо өөрийнх нь амьдралд байгаа ойр дотны хүмүүс, эсвэл гадуур явж байгаа хүмүүс заавалчгүй өөрийг нь одоо ингээд бэртээ их гээд өөрийг нь дагаад байна. Эсвэл өөрийнх нь амьд нь халдах гээд байгаа гэж дандаа тэгж бодож айц хүчтэй явдаг. Хоёр дахь шинж тэмдэг бол энэ хувь хүн зан чанарын сэтгцэн эмэгтэй хүн маань найз нөхөд гэр бүлийн гишүүд нь өөрийнх нь эсрэг одоо нэгэн төлөвлөгөө гаргаад байна. Эсвэл одоо өөрийнх нь эсрэг дандаа бодолтой яваад байгаа гэсэн мэдрэмжийг төрдөг. 3 дугаарт орсон шинж тэмдэг гэх юм бол одоо ямарваа нэгэн найз нь ч юм уу эсвэл гэр бүлийнхэн гишүүн ойр дотны хүн өчүүхэн алдаа хийгээд ингээд эсвэл санамсаргүйгээр тэр хоёр маань ингээд ам зүрсэн байх юм бол тэр хүний одоо тэр гаргасан алдааг маш томоор тусуулж тэгээд ер нь нэг тийм заавалчгүй өшөө санаж явдаг гэх юм уу та ирээдүйдээ одоо нэг тийм жижиг юмнаас болоод нэг амар сүртэй юм бодоод байгаа гэсэн үг. 4 дахь шинж чанар маань 3 дахьтайгаа жоохон төстэй. Гэтэ ингээд монголоор багцлаад орчуулах юм бол одоо ингээд тэр paranoid personality disorderтэй буюу хувь хүн зан чанарын энэ айц төгшөөртэй зан чанартай эмэгтэй хүн гудамжинд явж ялаа гэж бодё. Тэнгүүд нэг хүн ингээд санамсаргүй жоохон ингээд муухай харж байгаа юм шиг тэр хүн санагдах юм бол тэр хүнээ одоо дагаад ч юм уу эсвэл тэр хүнээ насан туршдаа байн ингээд бодоод тэр хүн над руу яагаад муухай харсан бэ? Эсвэл тэр хүн над руу яаж одоо муухай харж зүрхэлсэн бэ гэдэг нэг тийм өшөө авахын тухай одоо бодож эхэлдэг гэх үү дээ. 4-р шинж чанар гэх юм бол ер нь энэ paranoid personality disorderтэй хүн бол ерөөсөө хүнд итгэж чаддаггүй. Одоо жишээ нь бол одоо нэг ойр дотны харилцаанд орлоо гэх юм бол тэр хамт үргэж байгаа найз өхнөө ч юм уу найз залуу ч юм уу эсвэл амар гүтгдэг тийм зан аваар гарч эхэлнэ. Тэгээ гүтгэхээсээ гадна ерөөсөө итгэхгүй тэгээд ингээд надад хайртай ч гэсэндээ угаасаа цаанаа худлаа хэлсэн байх гэсэн нэг тийм үнэмшилгүй зан аварыг гарах болно. Cluster A орсон 2 дахь төрлийн сэтгцэн эмгэг гэх юм маань schizoid personality disorder буюу монголоор махчлан орчуулах ямар ч арга байсангүй. Schizoid personality disorder-ыг ингээд ерөнхийдөө бол монголоор тодорхойлтыг нэг арга хийх юм бол нэг тийм нийгмээс тасарсан зожиг эсвэл хүмүүстэй харьцахдаа нэг тийм сэтгэлийн хөдөлгөөн багтай, илэрхийлэхдээ маш муу, хөндлөн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхдээ аюу тийм тухгүй байж болох тэгж одоо зан авирыг хэлнэ. Энэхүү хувь хүн зан чанарын сэтгцэн эмгэг маань дотроо 6 symptoms буюу 6 шинж тэмдэгтэй. Нэгдүгээр нь болохоор ойр дотны харилцаатай байхыг юусоо хүсдэггүй. Хоёрт гэх юм бол ихэвчлэн ганцаараа байхыг илүү үздэг. Нэг тийм угаасаа зожиг хүмүүс байдаг штэ. 3 дугаарт гэх юм бол одоо ойр дотны эсвэл бэлгийн харилцаанд орох тийм бас ямар ч хүсэл байхгүй, ямар ч хүсэл төрөхгүй байхыг хэлнэ. 4-р шинж чанар маань бол олон нийтийн харилцаа болон олон нийтийн газар явах ер нь бол нэлээд дурггүй, нийгэмшиг дурггүй гэсэн дурггүй гэж болж хэлж болно. 5 дахь шинж чанар маань бол шүүмжлэл болон магтаалд ерөөсөө тэгж хариу өгдөггүй. Одоо нэг хүн шүүмжиллээ эсвэл нэг хүн аягүй магтлаа хийм бол ерөөсөө ямар ч тийм сэтгэлийн хөдөлгөөнөөр хариу үзүүлэхгүй байгаа гэсэн үг. Хамгийн сүүлийн шинж чанар 6 дахь шинж чанар маань бол нэг тийм хоолойны өнгө яриа хүнтэй харилцахдаа яг тийм жигд монотон буюу жигд хоолойны өнгөтэй байх гэсэн үг. Одоо нэг тийм сэтгэлийн хөдлөлөө ингэж хоолой яриандаа илэрхийлдэг үг гэсэн үг гэж бодож байна. Cluster A орсон хамгийн сүүлийн
хувь хүн цаан чанарын сэтгцэн эмийг бол schizotypal personality disorder. Schizotypal personality disorder гэдэг монголоор мохчлогчулж чадахгүй болохоор зөвхөн ерөнхий тодорхойлолтыг нүгий энэхүү хувь хүн цаан чанарын сэтгцэн эмийг ихтэй хүн маань одоо нийгмээс маш гадуур ганцаараа байх туртай, хүнээс хүндий одоо ойр дотны харилцаатай байлаа гэж бодох юм бол тэр нь маш богинохон хугацаанд дуустдаг. Тэгээд одоо итгэл үнэмшил зан авир нэг тийм бодит байдлаас гарсан эсвэл мухар сүсгтэй тэгж итгэдэг хүмүүний зан авирыг хэлнэ. Schizotypal personality disorder дотроо үсрээд 8 symptoms буюу 8 шинж тэмдэгтэй байдаг. Нэгдүгээр шинж тэмдэг гэх юм бол одоо энэ хувь хүн цаан чанарын сэтгцэн эмийхтэй хүн маань маш их мухар сүсгэнд итгэснээс болоод өөрийгөө 6 дахь мэдрэхүүдээ гэж одоо итгэл үнэмшлийг хэлнэ. Хоёр дахь шинж тэмдэг гэх юм бол хувь хүн цаан чанарын сэтгцэн эмийхтэй хүн маань бодит байдлаас тасарснаас болоод одоо өөрийгөө бас өөрийнхөө махан бие бодит байдлаас тасарсан гэж итгэл үнэмшлийг хэлдэг. Гурав дахь шинж тэмдэг бол энэхүү schizotypal personality disorderтэй хүн болвол хэл яриа харилцааны соёл маш онцгой, маш тийм тав тухгүй хүндий гэж ойлгож болно. Дөрөвдүгээр шинж тэмдэг бол олон нийтийн газраар энэ хүн маань явахдаа нэг тийм с ิจ гтэй эсвэл айц төгшөөртэй явахыг хэлнэ. Ямар ч тийм тав тухгүй байхыг хэлнэ гэсэн үг. Тав дахь шинж тэмдэг бол ойр дотны харилцаатай тийм найз нөхөд ер нь бол бараг л байхгүй гэж хэлэхэд ер нь бол болно. 6 дахь шинж тэмдэг бол олон нийтийн газар ингээд явахдаа ямар бодол өөртөө хэлдэг вэ гэхлээр энэ өрөөнд байгаа энэ байрлагтай байгаа бүх хүмүүс надад миний тухай ямарваа нэгэн муу зүйл муу шинж тэмдэг одоо яг одоо олцсон байгаа намайг муугаар шүмжилж байгаа гэдэгт бүр үнэн голоосоо итгэдэг. 7 дахь шинж тэмдэг гэх юм бол нийгмээ мэдрэхгүй, орчин тойрноо мэдрэхгүй нэг тийм харилцааны соёлт байхгүй гэсэн үг. Хамгийн сүүлийн 8 дахь шинж тэмдэг бол бас одоо орчин тойрноо мэдрэхгүй, нийгмээ мэдрэхгүй одоо бие авч явах байдал эсвэл өөрийгөө илэрхийлэх тийм мэдрэмж нь бас одоо орчин тойрноос хязгаарлагдсан, орчин тойрноос тасарсан гэж хэлж болно. За ингээд энэхүү 3 paranoid personality disorder, schizoid personality disorder, schizotypal personality disorder гэдэг энэ 3 нэгдсэн хувь хүн цаан чанарын сэтгцэн эмийг маань cluster A буюу категори 1-р багтана гэсэн үг нь бүх 10 төрлийн одоо хувь хүн цаан чанарын сэтгцэн эмийг ихт. Тэгээд та бүхэн маань одоо яг ийм сэтгцэн эмэгтэй хүн маань хэдэн шинж тэмдгийг нь заавалчгүй орж иж хувь хүн сэтгцэн эмэгтэй гэж онцлогдох вэ гэж гайхаж магадгүй. Одоо бүх дурдсан шинж тэмдгүүдээс тусдаа энэ хувь хүн цаан чанарын сэтгцэн эмгүүдээс 4 болон 4-өөс дээш шинж тэмдэг гарч иж энэ хүн маань paranoid personality disorder буюу эсвэл schizotypal personality disorder эсвэл schizoid personality disorder гэж онцлогдож болно. Тэгээд одоо яг илэрдэг нас нь гэх юм бол миний бодлоор одоо 18-аас 30 насны хооронд яг prime time буюу онцлогоо шинж тэмдэг маш их илэрч эхэлнэ гэж ойлгож байна. Гэхдээ хүүхэд наснд одоо энэ сэтгцэн эмийг одоо харж болох уу, ажиглаж болох уу, одоо бас хүүхэд наснаас нь эхлээд бас олчих юм бол эмчилгээнд гэрт явуулж болох уу гэж бас та бүхэн гайхаж магадгүй. Хүүхэд наснд яг яаж энэ сэтгцэн эмийг маань илэрдэг вэ гэхлээр одоо жоох хүүхэд байхдаа ямар ч тийм хүүхэдтэй тогломооргүй, гадаа гарч тоглохгүй, нийгэмшихгүй, ганцаараа байх хвчлэн маш их дуртай, эсвэл нийгмийн харилцаанд орохдоо маш айдас төгшөөртэй, тэгээд нийгмээс тийм ялгарсан хүн хүүхэдтэй ярихтаа нэг тийм сонин ив хавгүй ярилцах тийм зан амир хүүхдэд гарч байж энэ хүүхэд маань эсвэл том болоод одоо personality disorderтэй буюу хувь хүн цаан чанарын эмгэгтэй гэж одоо тааварлагдчих болно.